Төрийн бодлого шийдвэр ойлгомжтой, ил тод байх тусам иргэд илүү үнэн зөв бодиттой мэдээлэлээр хангагдана. Моблогийн 16 дахь дугаарын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За энэ 7 хоногийн даваа гарагийн чуулганаар Монгол улсыг 2021-с 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл Монгол Улсын засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан гэсэн юм 3 чухал тайланг авч хэлэлцээ. За тэгэхээр ер нь бол хөгжлийн төлөвлөгөөний 2024 оны гүйцэтгэл гэдэг чинь 2024 онд бид нэр яг юу хийж бүтээчвэ? Засгийн газар юу хийчвэ? Манай Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар үр дүн гарваа гэсэн энэ асуудлыг бол хэлэлцэж байгаа. Харамсалтай нь энэ төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнал, хяналтын систем ер нь тодорхой тийм формат загварт ороогүй, үр ашиггүй байдлаар зохион байгуулагдаж байгаа учраас 126 гишүүнд энэ асуудал орж ирээд 2 өдөр баахан асуулт хариулт болоод ингээл дуусчих шиг байна. Тэгэхээр цаашдаа энэ төлөвлөгөө бол яг нийгэм эдийн засгт үзүүлэх томоохон нөлөө юу байна? Энэ яаж Монгол улсыг хөгжүүлэх юм гэдэг талаасаа. Нөгөө талаасаа хэдэн төгрөг зарцсан. Ямар бүтээмжтэй байх юм бэ гэдэг талаас нь тодорхой болгож энэ төлөвлөлт гүйцэтгэл хяналт тайлагналын системээ тодорхой болох хэрэгтэй байгаа. Өнөөдөр нийгэмдэр бол маш их стресстэй байгаад байна. Иргэдийн орлого ах амьдрал улам бүр муудаж байна. Орлого бол нэмэгдээгүй. Дээрээс нь янз янзын машины татрын хураамж одоо татварууд бас нэмэгдэх юм шийдвэрийг нийслэлийн иргэд төлөөлөгчтэй бол гаргасан байна. Цахилгааны үнийг нэмэх асуудлыг одоо эрчим хүчний зохицуулах хороо гаргасан. Энэ мэтчлэн одоо иргэдийн ахуй амьдралд нөлөөлөх шийдвэрүүдийг гаргаад байхад бид нар нийгэм эдийн засагт одоо томоохон эргэцэн орчилтыг хийгээгүй, томоохон одоо үр дүн авчираагүй ингээд тайлангаа хэлэлцэж байна. Харамсалтай нь энд одоо 2024 онд төлөвлөгдсөн нийт 30.5 их найт төгрөгийн 22.5 их найт нь бол одоо урсгал зардал. Энэ урсгал зардлыг бид яг юунд зарчив? Үр ашигтай зарж өгөө юу гэдэг тухай биш. Юу хийчив, юу хийх гэж байна гэдгийг зөвхөн цаасан дээр гаргасан байдлаар одоо дүгнэж хэлэлцэж байна. Энэ цаасан дээр байгаа хэлэлцэж байгаа асуудлыг бол тэр үндэсний аудитын газар, засгийн газрын хэрэглэх газар, мөн засгийн газрын доторх өөрийнх нь хяналт үнэлгээний ороо өөрсдөө ингэж дүгнсэн байгаа. За мэдээж засгийн газрын хяналт үнэлгээний орооны дүгнэлтийг бол их хурал дээр хэлэлцээд байх шаардлага байхгүй. Үндэсний аудитын тайлан дээр бол энэ олон нийтэд тайлагнаж байгаа энэ гүйцэтгэлийн тайлан бол олон нийтэд тодорхойгүй байна. Олон нийтийн оролцоо нөлөөлөл байхгүй байна гэж ингэж дүгнсэн байж байгаа. Ер нь манай Монгол улсад төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, тайлагналын систем өөрөө хоорондоо уялдаа холбоогүй, үр дүнгүй, нийгэм эдийн засагт нөлөө үзүүлээгүй байхад их хэмжээний одоо мөнгө нь бол гараа явцсан. Ямар ч нөлөөлөлгүй олон мянган ажлуудыг цаасан дээр тайлагнаж төлөвлөж гүйцэтгэж байж байна. Энийг шаашдаа нийгэмд илүү импакттай, нөлөөтэй, бүтээмжтэй болгох асуудлаар нэлээд ярилцлаа. Нэгэсэндээ 2024 онд Монгол улсын нийгэм эдийн засаг яаж хөгжвэ гэдэг одоо энэ дүгнэлтийг бид өнөөдөр тавих гээд байгаа. Тэгэхээр энд хамгийн түрүүнд төлөвлөлтийн асуудал байж байгаа. Яг нийгэм эдийн засагт ямар импакт өгөө? Яг нийгэм эдийн засагт ямар зүйл болвоо гэдгийг иргэдийн оролцоо санал асуулгаар ингэж асууж тодруулаагүй. Хэдүүлээ энд ингээд 126 иргэдийн төлөөлөл гэж байгаа боловч өөрсдөө бодож байгаараа ингээд асуугаа яваад байдаг. Ер нь 2024 онд зөвхөн одоо улсын төсвийн хувьд 30.5 их найт төгрөгийг зарцуулсан. Үүний 22.5 их найтыг урсгал зардалтаа зарцуулсан. Энэ мөнгөөр одоо бид нар яг импакттай ямар зүйл хийчихвэ? Манай улс маань яаж хөгжчихвэ гэдэг одоо логик гаргалгаатай, тогтолцоотой төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, тайлагналын систем байхгүй учраас өнөөдөр одоо хэдүүлээ ингэж яриад тэгээ нөгөө 3 газрын гаргаж өгсөн 3 зөрүүтэй тайлангийг ярьж ягаад тэгээ асуултаа асууж байгаа тэгэл нэг дүн тавиал явах байна. Гэтэл энэний чинь нөгөө талд нь ерөөсөө энэ улсын одоо нийгэм эдийн засгт юу болоод байна вэ гэдэг асуулт байгаа. Одоо л иргэдийн харж байгаагаар бол эрчим хүчний зохицуулах хороо бол цахилгааны үн тарифыг нэмсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол автоврын болон өөрөө хэрэгсэлд ногдуулах албан татварыг өсгөгдсөн. Зам ашиглалтын төлбөрийг нэмсэн. Яг орлого ерөөсөө огт нэмэгдээгүй. Ийм одоо стресстэй орчинд бид нар 22.5 их найдын урсгал зардлыг зарцуулаад нөгөө талд нь тайлан хэлцэж байгаа. За энэ тайлан дээр юунууд тодорхой байна вэ гэхээр энэ тайлан дээр хамгийн тодорхой байгаа зүйлүүд бол хөрөнгийн зарлууд буюу
16 их найдын 8-ын зээлээр 8-ын улсын төсвөөр ийм ажлуудыг ингэж хийсэн гэдэг бол маш тодорхой, гүйцэтгэлээ өвнж тодорхой байна. За бусад тэр 22.5 бол дандаа үг. Тэрийг нь дүгнж байгаа газрууд нь бол ерөөсөө олон нийтийн санал асуулга нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл талаасаа биш, цаасан дээр материал бүрдүүлсэн талаасаа явж байгаа учраас энэ бүтээмжийн асуудал байхгүй. Тайлглалын асуудал ч гэсэн энэ 126 дотор ийм чухал бичиг баримтуудыг нэг дор оруулж ирээл ийм асуулт хариултаар өрнүүлээл тэгэл одоо бид нар ингээл хаагаал дуусгах гэж байна. Тэгэхээр цаашдаа энэ бүтээмжийн асуудал, төлөвлөлт, гүйцэтгэл хяналт, тайлглалын системийг олон улсад нийцэх боловсронгуй болгох шаардлагатай байна. Тэр тусмаа одоо энэ иргэдийн нийгэм эдийн засгийн амьдралд нөлөөлөх томоохон тогтолцоонуудын бодлогыг авч явуулах хэрэгтэй байгаа. Бүтээмжийн асуудлын тухай тодруулъя. Энэ төлөвлөлт, гүйцэтгэл хяналт, тайлглалын систем яаж үр ашигтай болох вэ? Яаж нийгэм эдийн засгтаа шууд нөлөө үзүүлдэг болох вэ? Энэ талаар ямар ажил бодож төлөвлөж байна гэдэг ийм 3 асуултыг асууя. За мөн энэ 7 хоногт Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн 2025 оны 2 дугаар дүгнэлтийг хэлэлцэн мөн хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд, хүний эрх хэрэгжүүлэх хангалттай холбоотой хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, өмгөөлийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсон тухай хуулийн төсөл, зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл, Транс Азийн төмөр замын сүлжээний тухай засгийн газар хоорондын хэлцээрээ нэмэлт өөрчлөлтийг сойрхон батлах тухай хуулийн төсөл гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ 7 хоногийн хурлын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг товчхон танилцууллаа. Эндээс одоо онцлон зарим нэг асуудлуудыг бол дараагийн дугаараар дэлгэрэнгүй танилцуулах болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.